3 цэцэрлэгээс 7 цэцэрлэг маань 2 дугаар шатанда оролцохоор ингээд ирсэн байгаа. За ингээд та бүхэндээ шүүгчдийгээ танилцуулъя. За ингээд шүүгчээр хаан өдрийн хамгийн газрын дарга орлогч дарга Баасан долбор. За манай энэ автор зам чанарын олимпиадыг шүүхээр оролцож байгаа. За сургуулийн өмнөх боловсролын шинжилгээний төрийн бас байгууллагын тэргүүн харлаа огш маань оролцож байгаа маа шүүгчээр. За 72 дугаар цэцэрлэгийн арга зурж Нямсран гэсэн 3 хүний бүрэлдэхүүн дээр энэ анх дахь олимпиад маань явагдах гэж байгаа маа. За энэ анх дахь олимпиад маань 3 үе шаттайгаар явагдана. За нэгдүгээрт нь болохоор хүүхдүүдийн тестийн шалгалт байгаа. Хоёрдугаарт нь болохоор эцэгчүүдийн жүжигчсэн тоглолт. Гуравт нь үдгслэнгээр ингэсэн 3 үзүүлэлтээр энэ одоо шалгаруулалт маань дүгнэгдэх юм байгаа маа. Ингээд та бүхэндээ одоо зам чанарын олимпиадад идэвхтэй сайн оролцоорой, амжилт хүсье. За зам чанарын хөтөлбөрийн маань одоо энэ үйл ажиллагааг нээнүү хэмээн зүйдний Чингис дугаараа айдууны мэдлэгийн өргөмөр 71 дэх цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийг тайзнаар ярья.